Өөртөө итгэлгүй хүн гэж ямар үнийг хэлдэг вэ? Биш ээ. Өөртөө итгэлтэй хүн гэж ямар үнийг хэлдэг вэ? Өөртөө итгэлтэй хүн гэдэг бол өөрийгөө байгаар нүлэн зөвшөөрдөг. Өөрийнхөө үнцнээ бусдаар биш өөрөө тодорхойлдог. Өөрийгөө хайрладаг юм үнийг л өөртөө итгэлтэй хүн гэдэг. Тэгэд өнөөдөр бидэнд өөртөө итгэл гэдэг зүйл маш их дутагддаг. Тэг маш их хэрэг болдог. Яагаад юм бэ гэвэл өөртөө итгэлгүй хүнийг бодоод үзье л та. Гадуур алхаж байхдаа за би өнөөдөр ингээ алдаа гаргачих яах вэ? Бус хүмүүс намайг юу ч бодож байгаа бол би энэ зүйл хэлчихвэл яана. Ажлаа хийж аваад гэсэн тэр яг аль зүйл бодоол. Гэртээ хараад ч дандаа ингээ сөрөг сэтгэл хөдлөлт хийцэн тий. Дандаа ингээ сөрөг бодолд автцсан. Тийм байх чи хэцүү шүү дээ. Яаж ч. Тэгээ тэр чин зөвхөн өөртөө биш. 90 тойрны хүмүүс амар тарамттай байхгүй. Дандаа ингээ сөрөг юм ярьдаг. Тийм найз байдаг шүү дээ. Өөрт нь ингээ юу ч таалагддаг тий ингээл бүх зүйлийг ингээл гоошлол, шүүмжлээд л үнэхээр ядаргаатай тийм биз дээ. Үнэхээр их ядардаг тийм хүмүүстэй хандахаар. Тэгээ тэр чинь зөвхөн найз нөхдийн хүрээнд биш гэр бүлд тий. Хэрвээ эцэг юм бол хүүхэд нь яаж нөлөөлж байгааг байл тэр бол бүр аимшигтай байх. Тэгээд тийм бодолтой хүмүүс ерөөс үйлдэл гаргаж чаддаг. Өөртөө итгэлгүй хүн бол ямар ч үйлдэл гаргадаг. Яагаад юм бэ гэвэл би бүтлгүтч явах лээ. Би амжилтанд хүрэхгүй бол явах лээ. Гэхдээ би уус наад чинь чадахгүй юм чинь одоо анхаас орлож үзэж явах лээ. Тэ? Жишээ нь ингээд гүүх гэдэг нэг шин тал зуршил өөрт нэмий гэж бодъё л доо. Гэтэ би би уусаал залах юм чинь өглөө болгон гүйж чадахгүй те. Би маргааш өглөө сэрий гэсэнцэн би уусаал орой болгон орой мот юм чинь чадахгүй те. Би гүгээд уусаа тоглож байхгүй те. Тэр чинь зөвхөн ингээд жижигхэн тадлууд дээр биш. Том бизнес хийхэд ялгаагүй. Яна би ингээд бүтлгүүтчл яах юм бэ? Яна би ингээд өрөндө орчул яах юм бэ гэд юу ч оролдож үзэж чадахгүй өөртөө итгэлгүй байсараа л амьдралыг нэг хэсэнд дуусч байгаа гэсэн үг. Тэгэд өөрийгөө хайрлаждаггүй. Өөрийгөө хайрлах нэхлээр бид нар ихвчлэн буруугаар ойлгоод байт юм байлээ. Өөрийгөө хайрлах нэхлээр л ингээд өдөржин сайхан ингээд унтаад, хэвтээд, дуртай киногоо үзээд, дуртай амтангаа идээд энэ ч өөрийгөө хайрлах гэсэн үг бол биш байхгүй. Энэ ч өөрийгөө алж байгаа л гэсэн үг. Өөрийгөө хайрлах нэхлээр өөрийнхөө ирээдүйг бодоод өөрийнхөө ирээдүйн төлөө ямар нэгэн тодорхой зүйл хийх, тухайн өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, өөрийнхөө ирээдүйд ямар нэгэн хөрөнгө оруулалт хийх, өөрийнхөө эрүүл мэндэд ямар нэгэн хөрөнгө оруулалт хийх. Ингэж тухайн өдрийг өнгөрүүлж байгаа хүмүүсийг л өөрийгөө хайрладаг хүмүүс гэдэг. Тэрнээс биш өөрийгөө алах арга бол мянга байгаа шүү дээ. Тэд нар бол өөрийгөө хайрлна гэж бол хэлэхгүй байх. Тэгэхээр өнөөдөр яаж энэ өөртөө итгэх итгэлийг олж авах вэ гэдэг талаар тодорхой хэмжээнд хувийнхаа үзэл бодлоо өнгөрсөнд уншсан, судалсан номнуудаа товчхон эмхэтгээд хурангуулад яриа гэж бодож байна. Тэгээ гол сэдвээр орохоос өмнө энэ удаагийн дугаарыг Denk Pharma-гийн Good Night бүтээгдэхүүн туслалцаагаар та бүхэнд хүргэж байна. Бид нар нойрны асуудалтай хүмүүс зөндөө байдаг. Жишээ нь ингээд ерөөсөө ингээд орондоо орсонцсон унтаж чадахгүй. За унтлаа гэхэд өглөөс ирээд нозоорцсон байдалтай. Сэрийгээд ингээд айгүй олон удаа сэрүүлээ ингээд унтраагаалсаагаал. За сэрлээ ажил руугаа явтлаа ингээд нэг унтаад байгаа юм шиг, сэрүүн байгаа юм шиг. Найлсэл орой унтчихтаа шөнийн 2 3 4гээд гинт ингээс ирчдэг. Тийм нойрны асуудалтай юм бол танд Good Night Denk гэдэг энэ бүтээгдэхүүнийг ашиглаж үзээрэй гэж зөвлөмөр байна. Найруулганд нь байдаг одоо найруулгууд нь хүнийг тайвшруулдаг, стрессийг бууруулдаг тийм үйлчлэгээтэй. Тэгээ дээрэс нь таныг унтж байгаа үед нонден болон рем нойрыг баланстай тэнцвэржүүлээд илүү сайн гүн нойрон таныг автуулдаг ийм бүтээгдэхүүн байгаа шүү. Тэгээд энэ нэг удаа уулаа гэд шууд унтчихдаг тийм одоо нойрны юм шиг ийм бол биш. Курс хэмжлэг гэж явагддаг учраас хамгийн багадаа 2-7 хоногоос 2 сар орчмын хугацаанд хэрэглээрэй гэж зөвлөмөр байна. Тэгээд та хамгийн ойрхон эми сангуудаас авах боломжтой байгаа шүү. Good Night Denk-тэй маш их баярлалаа. Ингээд гол ярианда орцгоё. За хамгийн ихний алхам болохоор өөрийгөө бусдад харьцуулахаа болио. Тэгээ харьцуулах дундаа бид нарын гаргаад идэх хамгийн том нийтлэг алдаа болохоор энийг сайн санаж байгаарай. Хамгийн том нийтлэг алдаа болохоор хин нэгний хамгийн сайн давуу талыг өөрийнхөө хамгийн сул талтайгаа харьцуулж чаддаг. Жишээ нь ингээд ажил дээр ч юм уу сургууль дээр хин нэгэн презентац илтгэл тавилаа гэж үү те. Тэр нөхөр амар мундаг ингээд ярьдаг цаавстай уруу яруу цэцүүгээр ингээд дүүргээл үнэхээр лаг презентац тавьдаг. Гэтэ та магадгүй ингээд олонний өмнө юм ярихдаа муухан байж бодсон шүү дээ. Тэнгүүтээ тэр хүний хамгийн сайн давуу талыг өөрийнхөө хамгийн муу тал дээр наангуудаа би юусаа муу юм байна. Би баг ингээд гал менежер болно шудлаа юм байна. Энэ хүн шиг бас ярьж байгаа юм чинь. Тэргээл өөрийнхөө хамгийн сул талаа хиний хамгийн сайн талтай ингээд харьцуулцдаг. Тэрнээсээ болоод ихвчлэн өөртөө гутран болно. Сөрөг үзэл бодолтой.
Энэ ч амар утгагүй байхгүй юу? Ялангуяа сошиал медиа хөгжсөн энэ 90 үед болохоор энэ үзэл бол улам илбэг болсон. Сошиал медиа дээр хүмүүс өөрийнхөө хамгийн сайн сайхнаа л харуулж байгаа. Тэрнээс ч нэг ингээд муу талаа бол харуулахгүй шүү дээ. Тэ? Би жишээ нь ингээд юу гэдэг Монгол шовдож явж байгаад баг тасрангаа алдаа тэ өстэй баг гудамжинд хөвтгөө шахаад ёо баг тасарлаа гэдэг стори энэ хийхгүй өстэй. Би зүгээр л хамгийн сайн сайхнаа л сошиал медиа дээр гаргаж байгаа шүү. Сайн гадаа дээр ингээд аялал зугаалаа тэ. Тийм байхад магадгүй нэг миний ингээд одоо хамгийн сайн сайхныг харчаад өөрхөн хамгийн муу талтай харьцуулаад л энэ ч айгүй утгагүй хэрэг байхгүй юу? Тэгэхээр сошиал медиа дээр явж байгаа юм бүхэн худлаа гэсэн үг бол биш ч гэсэн юм бүхэн хамгийн сайн сайхнаараа байгаа учраас тэрнтэйгээ өөрийгөө харьцуулна гэдэг бол үнэхээр утгагүй явдал. Тэгээд хүн өөрийгөө харьцуулаад эхлэхээр эн чинь өөрийнхөө үнцнээ тэрнээс болоод тодорхойлчих гээд байдаг байхгүй юу? Өөрийн гэсэн үнцэн гэдэг зүйл бол ер нь хувиршгүй, хөдөлшгүй байх хэрэгтэй хахад тэр зүйл өргөлж бусдын үнцэнтэй харьцуулснаар, бусдын амьдралтай харьцуулснаар байнгын нэг тийм хөдөлгөөнд ингээд орцсон явж байдаг тийм. Магадгүй өнөөдөр би ингээд амар өөртөө итгэлтэй байсан. Маргааш шинэ нэгэнтэй харьцуулсан чинь өөртөө итгэлгүй болоод гэсэн маргааш тэрний маргааш нь дахиад өөрөөсөө доор хүнтэй харьцуулсан чинь нэрээ гайгүй ч юм уу гэж бодсноо. Дараа нь дахиад өөр лаг хүнтэй харьцуулаа. За би ер нь удлаа юм байна гэж бодоод эн чинь ингээд хэзээч нэг тийм тогтохгүй нэг зүйл яваад байна шүү дээ. Хэрвээ хүн ийм байх юм бол. Тэгээ харьцуулт гэдэг зүйл бол угаасаа дуусахгүй. Тэгээд хинтээ харьцуулж байгаа гэдээс шалтгаалаад банк хүрдэг болохоор энэ бол үнэхээр утгагүй зүйл. Магадгүй би өнөөдөр юу гэдэг олимпиад ингээд усан сэлэлтээр алтан медаль аваад хэдөө би өстө мундаг лаг те гэж бодсон чинь Майкл Филипс гэдэг нэг нөхөр олимпийн баг 30 орчим алтан медальтай явчихын. Тэр үний яаж би зүгээр бигинер амчин. Эсвэл өнөөдөр би магадгүй ингээд Монголд ямар нэгэн зүйлээр ингээд номер 1 болсон гэсэн цаана ингээд дэлхийд номер 1 хүн байгаа байхгүй. Тийм болохоор ингээд өөрийгөө харьцуулаад байна гэдэг бол эцэст өсөлгүй, дуусшгүй тэгээд харьцуулах болгонд хүн өөртөө итгэх тэр итгэлээ алдчихдаг учраас энийг ол нэгт болсон зүгээрээ. Тэгээд хоёрт нь их юм бол ерөөсөө орлого. Бид нар орлого гаргаж ижил энэ өөртөө итгэхтэй гэдэг зүйлийг олж авч чадна. Тэгээд энэ нэг тийм дуусшгүй нэг тийм луп байгаа байхгүй юу? Би ягаад өөртөө итгэлгүй байгаа юм бэ гэвэл би өнгөрсөн ямар нэгэн орлого хийж үзээгүй. Ямар нэгэн зүйл оролдож үзээ, бүтлгүүтгүй аль бис амжилттай болж үзээгүй болохоор надад ямар ч төсөөл байхгүй учраас би өөртөө итгэлгүй. Би өөртөө итгэлгүй байгаа болохоор би орлого гаргаж чадахгүй. Би орлого гаргаж үзээгүй болохоор би өөртөө итгэлгүй. Би өөртөө итгэлгүй байгаа болохоор орлого гаргаж үзээгүй. Би орлого гаргаж үзээгүй болохоор өөртөө итгэлгүй. Энэ нэг дуусахгүй ингээд лупын дотор орцсон байгаа байхгүй юу? Тэгээд энэ лупээсээ гарах хэвээр. Тэгээд Японы нэг бизнесмений нэг юм үг байдаг. Үхэхээс наан л бол бүх зүйл зүгээр шарахт үдий гэж. Тэгэхээр үхэхгүй л бол чи юу сүртэй юм бэ байхгүй юу? Одоо ингээд энэ бодтор ингээд амьд байхад бусад бүтлгүүтлүүд бол зүгээр ингээд сүртэй зүйл биш. Тэгж л бодох хэрэгтэй, хүчтэй сэтгэлтэй байх хэрэгтэй. Бүтлгүүтгээр бид нар юунаас хамгийн их айдаг юм бэ гэвэл эргэн тойрны нүднээс хамгийн их айдаг. За жишээ нь би өөр дээр юу гэж бодож ирсэн бэ гэвэл анх YouTube эхлүүлж байгаа та. Эргэн тойрны хүмүүс намайг юу гэж бодох бол те. Цэс бүрийн ингээд эцээ ном уншдаг байсан. Утлаа ингээд утлаа одлох гэл. Итгэж юм уу? Хүмүүс намайг ингэж бодлоо яана гэж бодоо би юусоо эхлүүлж чадахгүй байсан байхгүй юу? Тэсээ эхлүүлээд үтсэн чинь хинч намайг тоохгүй. Бүр хинч намайг тоохгүй зөө. Тэгэл энэ чинь угаасаа нэг сүртэй зүйл биш байсан юм биш те. Магадгүй ингээд комментоор ингээд сөрөг сэтгэл энэ төр ирэхсэн. Тэр сөрөг сэтгэл бичсэн хүн бол тэгээд тэр өдөртөө нэг ганц 2 цаг намайг үзээ ядвал ядчаал тэгэл марцчихж байгаа байхгүй юу? Тэгтэл би тэр хүний коммент ингээд өдөрчин бодоол. Яанаас би баг YouTube хийх өсгөө байсан юм байна тэр. Ингэж бодол утахгүй байгаа зү. Гэтэ боддоор дийлэх хүмүүс яг team сэтгэл зүйд орчод идэг. Бусдын нүдийг итгэх боддог. Тэрнээс болоод юу ч чаддаггүй. Тэгээ дараа нь болохоор бүтлгүүтэл яана буюу ингээд бодтой зүйлийг итгэх бодоод идэг. Боддоор би өнгөрсөнд хийж үзэж байгаагүй болохоор тэр чинь нэг тийм хүн өөртөө итгэл хийдэг зүйлийг авахын тулд achievement ингээд ихэд байдаг байхгүй юу? Өнгөрсөнд хийж үтсэн, өнгөрсөнд амжилттай болж ирсэн, би үнэн хийж ирсэн болохоор би өөртөө итгэлтэй байна гэдэг зүйлийг хүсээд байдаг. Гэтэ анхны орлого бүхэнд ямар ч тийм зүйл байхгүй шүү дээ. Нэг болохоор зөвхөн хоосон цээж шүү дээ. Нүцгэн цээжээр ингээд би чадна би өөртөө итгэлтэй. Ингэж бодох нь хамгийн чухал. Ерөөсө чадахгүй да биш оролдож үзэх нь хамгийн чухал байхгүй юу? Тэрийг маш сайн санаж авах хэрэгтэй. Тэгээ түрүүн хэлсэн. Өгөхгүй л бол хүний бүтлгүүтэл бол нэг тийм сүртэй зүйл бол биш. Харин ч бүтлгүүтэх тусмаа хүн илүү хүчрхэг болдог. Жишээ нь та ингээд өнгөрсөнд магадгүй нэг 10 удаа бизнес хийгээд бүтлгүүтсэн байх юм бол 11 дахь удаад амжилт нь хүрч олно ш. Тэрнээс биш ингээд
хамгийн ихний ингээд ажилтнуудаа ингээд итгэхийн яг нямбай бүтлгүүтэх бүх ингээд арга замуудыг бүх эрсдлүүдээ ингээд хааш тооцоолоод их юм бол та ингээд үсрээл нэг жоохоо мөнгө олж чадна гэхээс биш том зүйлэнд хүрий гэж байгаа юм бол олон удаа бүтлгүүдээ тэр бүтлгүүтэх болноос хичээл суралцаа lesson learn гэж хэлдэг те. Тэгжиж дараа нь том зүйлийг бий болгож байгаа байхгүй. Тэрнээс анханасаа хүн болон амжилттай явна гэдэг бол тэр бол үлгэрийн. Тэ ингээд Facebook-ийн Марк Цукербергийг хараад Harvard байхдаа ингээд Facebook-ийг нээсэн баг анхныхын бизнесийн юм амжилттай болсон. Тэр чинь үнэхээр ингээд ховрын кейс байгаа байхгүй. Тэгэхээр бас л ялгаагүй ингээд хүний хамгийн сайн талтай өөрийнхөө хамгийн муу талаар харьцуулах гэдэг шүү дээ. Энэ хандлагаа бид нар болох хэвээр. Тэгээд орлож үзэх хэвээр. Тэгээд орлож үзээд бүтлгүүцсэн юм бол тэрэндээ баяртай байх хэвээр. Баярлах хэвээр. Яага баярлах хэвээр бэ гэхээр тэр чинь юм сураад байгаа байхгүй юу? Lesson learned болж байгаа. Би өнгөрсөнд 5-6 жилийн өмнө coin худалдаж аваад тэгээ нөгөө coin маань дампуурсан юм одоо хаана байгаа юм ч бүү мэдээ. 10 хэдэн сая төгрөг алдсан байхгүй юу? Тэгээд тухайн үед ингээл хэсэг ингээ сэтгэлээр унж байгаа л угаасаа унж байгаа шүү дээ хүн юм чинь. Тэгээд одоо бодохтой би амар том хичээл сурсан. Маш том хичээл сурсан. Би магадгүй ирээдүйд те ингээ 5-10 жилийн дараа хэдэн зуун сая төгрөг алдаж магадгүй байсан тэр магадлалыг би 10 хэдэн сая төгрөгөөр хичээл сураад ойлгож авсан байгаа байхгүй юу? Амархан аргаар мөнгө олохгүй юм байна. Тэ энийг би ойлгож авсан байгаа байхгүй юу? Энэ ч л надад хамгийн чухал. Бүтлгүүтэл болгоно бид нар баяртайгаар өөдрөө хүлээж авах хэрэгтэй. Тэгэхгүй дахиад өөртөө итгэлгүй итгэлээс болоод сүргээр хүлээж авах юм бол хүн тэгээ зогсчихно. Эргээр хүлээж авах юм бол хүн урагшлна. Сүргээр хүлээгээд авах юм бол тэндээс ямар ч өөр шийдэл мэдлэл өөр юу ч байхгүй. Энийг бид нар маш сайн ойлгож авах хэрэгтэй. Тэгээд үг гэдэг зүйл бол үнэхээр хүчрэх. Бид нар аль болох өөрийнхөө тэр эерэг positive thinking гэдэг зүйлийг үгээрээ гаргаж ирэх хэрэгтэй. Тийм ээ би чадлаа. Би бүтлгүүтэж чадлаа. Би энээсээ хичээл суралцлаа. Би ирээдүйд дахиж ийм алдаа бол гаргахгүй. Аль эсвэл би сая Африкт явж байхдаа амар халууцаад өдөр болгон бараг 40 градус болж байгаа шүү дээ чинь. Тэгэл халуусаад амар зовж зовоол амар стресстэй ингээд төвхтэйсэн байхгүй. Тэгжсэн цац би ч нэр энийг хүсэл ирсэн шүү дээ. Гэ бодоо тэрийг амаараа хэлсэн чинь үнэхээр ингээд гоо хаппи болж байгаа байхгүй. Тэр ингээд гадаа халуун малуу ингээд надад бүр ингээд хас шогтолтой санагдаад this is Africa те. Би ч энийг л хүссэн юм чинь ямар сайхан юм бэ. Иймэрхүү байдлаар бид нар аль үгээр эерэг positive thinking гэдэг зүйлийг бол үргэлж хийх хэрэгтэй. Тэгэхгүй хүн амаараа ингээл халуун байна, ноцорч байна, утраатай байна. Энэ яхаар ингэ тэмдрэл. Тэгээд яах юм бол тэгээд улам өөрөө зовоо нэргэн дөрний хүмүүс зовно. Тэгээд дараа нь болохоор өөрийнхөө сул талаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрийгөө зөвөр байгаар нь хүлээн зөвшөөрч хэрэгтэй. Тэгэхгүй би уг нь ийм байх ёстой байхад ягаад би ийм байгаа вүлээ гэж бодоод тэрэндээ гутран гаагаад тах юм бол дахиад хэлсэн хүн юусаа урагшлахгүй. Хүн хизээ урагшилдаг юм бэ гэвэл өөрийнхөө сул талаа хүлээн зөвшөөрөөд тэгээд тухайн сул талаа яаж засах аль эсвэл хэрэг өөрчилж чадахгүй зүйл байх юм бол тэрийг зүгээр л зөнгөөр нь орхиод өөр зүйлүүд дээр ажиллах гэдэг байдлаар өөрийгөө хүлээн зөвшөөрж хүн анхны удаа урагшилж байгаа байхгүй юу? Тэгхгүйгээр өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс гэдэг бол өөрийнхөө сул талаа хүлээн зөвшөөрөөгүй, сул талаа хүлээн зөвшөөрөөгүй тэнцүү ямар нэгэн байдлаар бусдын буруу болгочдөг. Би өнөөдөр ийм ачааг байгаа нь болохоор өнгөрсөн тэр надад тэгжсэн болохоор би өнөөдөр ийм траума авсан болохоор би юусаа тэгж чаддгүй. Манай гэрийнхэн ингээд боломжгүй байл болохоор би гадаа сууж чадаагүй тийм болохоор би өнөөдөр ингээд Монголд ажиллаж байгаа гэх юм уу. Ингээд бусдын буруу болгоцсон цагт бол яг түрүүний ингээд үгнүүдээс анзаарч байгааз айгүй сөрөг тэгээ дээрээс нь ямар ч ахис твшил урагшил байхгүй. Тийм болохоор зүгээр л өөрийгөө байгаар нь хүлээн зөвшөөрч би угаасаа л ийм хүн те. Магадгүй би ингээд юу гэдэг юм ярихдаа муу юм бол би юм ярихдаа муу юм байна. Миний ярих техник ярих ур чадвар муу юм байна. Тийм болохоор би энэ дээр илүү их ажиллах хэрэгтэй юм байна. Тэрнээс би зүгээр тэрийг угаасаа муу юм чинь гэдэг ч оролдохгүй байх чинь буруу шүү дээ тийм биз дээ ячдсан. Тэгээ би өнөөдөр ингээд юу гэдэг юм ярьж сурсан болохоос ш би өнгөрсөнд бол ингээд тайзан дээр гарч мараад юу ч ярьж чаддгүй байсан. Амьдралдаа баг анхны удаа олонний өмнө ярьсан тохиолдол маань 10 билүү 11 дугаар ангита илтгэлийн тэмцээнд ороод Япон хэлний тайзан дээр гарсан чинь нэг 2-300 ингээд өөдөөс харагтаа. Тэгээ би тэр үед юу ярьчихсан бүгдийг ингээд таг мартсан байхгүй юу. Толгой зүгээр л ингээд хоосон болоод. Тэгээд тайзан дээр гарсан чинь ингээд эвгүй хөлс ингээд урсаал ингээд усанд орсон юм уу гэмээр бүр амар хөлс ингээд гарч марсан заа. Тэгээд хүн чинь сандрахаараа жигнэс ингээд ирүүч тийм байлаа шүү дээ. Миний үеийн ингээд салганаад ерөөс зогсохгүй. Тэгээд ингээд зогсохгүй байгаа болохоор юу ч ярьж чадахгүй заа. Тэгээд яаж тэр 10 минут өнгөрүүлсэн бэ? Надад одоо ч тэр юу байхгүй. Ой санамж тэр ч байхгүй заа. Миний анхны яг ингээд олонний өмнө ярьсан experience бол тэр байсан.
Тэгээ тэр үед би за ерөөсөө миний одоо хийж чадах зүйл бол биш юм байна гэж бодоод тэгээ тэрнээс хойш ямар ч ахис төвшил гарахгүй байж байгаа. Тэгээд энэ контент бүтээх гэдэг энэ ажлын ачаар баг багаар сайжраад тэгээд анх ингээд нэг 20 30 хүн дээр ингээд юм яриад за болох юм байна. Тэгээ сайжраад одоо ингээд TED Talk мок чигээд гээд ингээд болж байгаа юм. Тийм болохоор суул тал тэнцүү өөрчлөж чадахгүй зүйл бол биш. Энэ дээр ажиллах хэрэгтэй зүйл, ажиллахын төлөө юу хийх вэ гэдэг бодохын төлөө өөрийн хүлээн зөвшөөрөд урагшлаа гэдэг ийм санаал байгаа юм. Тэгээ заримдаа энэ суул тал гэдэг зүйл чинь давуу талч болдог. Жишээлбэл олон хүнтэй газар байхад сэтгэл төгсдөг ч юм уу тий. Би бас тийм бохгүй. Олон хүнтэй одоо 20 30 хүн зууларсан газар ерөөсөө ингээд тухтай яж боддоггүй. Тим тайпны хүн. Гэхдээ би ганцаараа байгаа үедээ бол илүү сайн төвлөрдөг. Гүн гүнзгий төвлөрөл гэдэг зүйлийг бол ганцаараа байхдаа үнэхээр сайн гаргаж чаддаг гэдэг ч юм уу. Аль эсвэл хэрвээ үнэхээр ингээ ярих там хүн байлаа гэж үү. Үнэхээр ярих там юм бол магадгүй тэр хүн бусдын яриаг анхааралтай сонсдог, сайн сонсогч байж болно те. Инфо байдлаар суултгал болгон зүгээр л суултал төдий юу гэвэл энэ чинь эсэргээрээ давуу тал бас байж болдог заримдаа. Тийм болохоор өөртөө ихтэй. Тэгээ хамгийн сүүлд нь аль болох байгальтай ойрхон бай. Хүн байгальтай ойрхон байснаар цаанаасаа л өөртөө итгэлэн төрөө, цаанаасаа л гоё эерэг зүйлүүдийг боддог болоо, цаанаасаа л гоё эерэг хандлагатай болно. Тэрнээс өдөржин шөнжин 4 хааны дотор гэртээ буугаад нар үзэхгүй байвал ямар ч хүн сэтгэл санаа докторгүй болох байхгүй юу? Сэтгэл санаа докторгүй болох юм бол юунд ч ихтэй байх болно. Тийм болохоор аль байгаль гарыг те. Улаанбаатар ч аюу гоё шүү дээ. Машинаар нэг цаг 2 цаг явбал аюу гоё байгальтай гоё цэлгэр агаар дотор орчин. Тэрнээс ч тэр Улаанбаатарын муухай саарл утаан дотор байгаад байвал ямар ч хүн яг үндэ стресстэй болно. Тийм болохоор ялангуяа бид нарын нөхцөл бол байгальд гарыг. Тэгээд ихгүй зүгээр гэртээ өдөржин буугаа суугаад ах юм бол энэ чинь бүр амар бүр бүтээлхүүд дээрэс нь санаа үнэхээр тогтрог болно. Тэгээд энэ өөртөө итгэх итгэл гэдэг болохоор байнгын нэг тийм шугамуу ингээд хөдөлшгүй зүйл бол ерөөсөө биш гэдгийг бас сайн одоо анзаарч явах хэрэгтэй. Зарим үедээ бол унан, зарим үедээ ингээд дээшлэн тэ. Тийм болохоор аль дээшлүүлэхийн төлөө нэгт бол байгальтай ойрхон бай. Хоёрт нь бол тэр аль алхдаг бай тэ. Тэгээд алхалт гэдэг зүйлийг би өмнө зөндөө ярьжсэн болохоор энэ талаар зүгээр алсаа явчаа. Тэгээ 3 дасал хөдөлгөөн, тэгээд нойр, хоол хүнс энэ төр гээд хүн цаасаа л гоё эрүүл амьдралын юм ахтай байх юм бол тэр өөртөө ихтэй болдог. Тэгээ ядахнаа ингээд тэ жишээ нь жимд явдаг байх юм бол өөрийнхөө бие хараад хүн ч өөртөө ихтэй болдог шүү дээ. Тэгээ би жишээлбэл жимд явхаа ингээд болоод удаж муудаатай ингээд булчин байхгүй болоод ирэхээр өөрийнхөө гаднах төрхтөө ихтэй байгаа болчдөг. Тим хүзлүүдээс ахуулаад өөрийнхөө эрүүл мэндэд анхаарад, бие хад анхаарад, арьсандаа анхаардаг юм бол хүн боллоо өөртөө ихтэй болж чадна. Тэгээ тийм байна. Бас нэг зүйл нэмж хэлэхэд бол бидний амьдрал бол үнэхээр жижиг. Хүн өөрийгөө хитрхи томоор төсөөлөөд би гэдэг ойлголт дотор автчихаар эргэн тойрны зүйл ерөөсөө харагдгаа болчдөг. Дотоод тал дээр хитрхи гүн гүнзгий орохоор тэрэндээ болоод түүртэд, стресстэд, траума гэдэг үг үсгээд янз бүрийн сэтгэл зүйн готрол имэд зүйлтэй болоод эхэлдэг. Тийм болохоор зүгээр л би бол өчөөхөн амт. Миний амьдрал бол нэг тийм сүртэй зүйл бол биш. Энэ ганцхан амьдрах энэ амьдралдаа хүссэн зүйлээ хийгээд сайхан таваарал үхий те. Тиймэрхүү л айгүй амьдралыг хөнгөнөөр л хүлээж авах хэрэгтэй. Тэгэхгүй өөрийнхөө амьдралаа хитрхи нандинаад өөрийгөө ингээ алган дээрээ бөмбөрүүлээд өөрийгөө нандинаад эхлэхээр ямар ч хүн боломжтой болчдөг байхгүй юу? Ямар ч хүн сэтгэл готролтой болно. Тийм болохоор би энэ дэлхийдээ харьцуулбал үнэхээр өчөөхөн амттай юм байна. Энэ ганцхан олдох энэ амьдралаа зүгээр л хүснээрээ гоё амьдрий. Тийм биз? Тэгжэл бодох хэрэгтэй. Тэгээд товчондоо бол юм байна. Тэгээд хүн болгон гоё өөртөө итгэлтэй, өөрхөө ирээдүйдээ итгэлтэй, өнөдөртөө итгэлтэй тэгж амьдраасаа гэж хүсэе да.